Сайн байцгаана уу? Шинэ дугаар таадахтай морил. Бид хоёр ингээд ийм хөрхөн шинэ миктэй боллоо. Энд тэгтээ дээрээ чадж байгаа болов. Гайгүй хаа тий. Бид хоёр нэг хэд рил бичиж үзсэн. Ямар ч гэсэн дэжгүүлсэн. За сайн сайхан. Юмгүй юм уу? Хойлоо яг 2-7 хоног өнгөрцөн тий. Бичээд өнгөрцөн. 2-7 хоног юм шиг санагдсангүй. 2 хоног шиг л санагдлаа. Харин дундуур нь хоёлаа уулзсан тий. Тийм. 2 удаа лиг үзсэн. Тэгээд төвшөөгийн төрсөн. Тийм. Тэгэхээр яг нэг юм 2-7 хоног болцсон юм шиг санагдахгүй байгаа нь аргагүй хаа. Тийм юм болов нэрээ. Тэгэл бас ажиллаа хийсээр байгаа л нэг юм амар их юм хийгээд байгаа юм шиг хэрнээ бас юу ч хийгээгүй юм шиг л өнгөрцөн байна. План завгүй maaгүй байж байгаа л. Зөн сайхан гэж ярих гэхээр юмгүй юм шиг л юм. Аха. Тийм байна да. Чамар сайн сайхан. Надаар тустай юм. Тэгэл ажиллаа игээл төвшөөгийн нэрс өдөр болоод нөгөө юу асан нөгөө NBA кэрч одоо финал нь энэ бүтэн сайнд болно. Финал гарсан штэ нэрээ. Төвшөө гарсан мөлөө. Төвшөөгийн баг бүр амар хайран асагцсан. Семифинал дээр асагцсан. Тэгээд төвшөөгийн баг яг хоцсон багтай манайх одоо финалд. Уг нь яг төвшөөгийн багтай таарах бараг л таарах байсан. Тий. Бүр ингэ төрүүлж авч агаад тэгээд бараг сүүлийн нэг 30 секундэд бариулаад тэгээд нэмэлт цаг сунгаад тэгээд төрүүлж 2 оноо авсан хожгоор байгаад нэмэлт цаг сунгалтын дээрээ тэгээд бүр бараг 8 минут тоглосон баха тэр хоёр баг бүр үнэхээр галгарсан. Тэгээд тий төрүүлж нөгөө айл 2 оноо оруулаад лиг очигдсан. Тэгээ угаасаа 5 минут бол бүр үнэхээр чангаад байхгүй юу. Тэгээл яг 4 минут болоод тэгэхээр л ингэ хилаачдаг заяа би бүр ингэ уучлаа. Тэгээд яг харсаа яг манай нөгөө хин төвшөөгийн багаа хоёр чинь Шаймэл Амра хоёр тэгэл бүр яг ингээ ингээ хялаацсан бүр ингээ хөдөлгөөнөөс нь нэлт тэгээл барилсан да. Тэгээ би одоо айж байна. Одоо болохоор финал нь гэхээр шууд шууд аваргана гэсэн. Тийм аваргана гэсэн. Тэгэл дуусч байгаа юм шиг тийм. Энэ дугаар баг ороход дууссан л байх юм байна. Бүтэн сайн болно гэдэг чинь. Өөр ажил төрөл сайн уу? Ажил төрөлтэй чвэ. Тэгээ нэг сонин сайхан юмгүй. Хойлоо юу ах вэ? Нөгөө сайхан. За тэгээ сайхан байхгүй байгаа юм чинь өнөөдрийн дугаараар ямар ч байсан бид хоёр сонин сайхан ярилцъя гэсэн. Тэгээ сонин сайхан алга. Тэгээд нэг ярилцах юмнууд нь болохоор бид хоёр vision board хийсэн. Өнгөрсөн дугаар дээр нөгөө нэг Pinterest vision board хийдэг болчихжээ. Тэрийгээ яриулах гоё юм байна гэдэг хэлсэн. Тэгээд vision board ярьцгаана. Тэгээд юу ярина? Нөгөө тэрийг ч одоо их ярилцгүй дээ гэж. Community спонсортай болж байгаа гэдгсэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр маань цугласан мөнгөн дүнтэй хэдүүлээ танилцъя. Гүйлгээний утгуудтай танилцъя. Тэр тэгээ юу юм бэ лээ л те. Төсөөлөхөөр ингээд уг нөгөө нэг дугаар хоёлаа ингээд дугаараа нэгээр нь бичдэг бол уг нь яг ингээд дараагийн дугаар дээр уншаал гэд яваад ахаар юм лээ. Бид хоёр чинь ингээд нөгөө 2 дугаар бичээд нэг дор бичиж байгаа болохоор ингээд нэг фидбэкнийх нь хугацаа бүр ингээд арай юутай өндөр урт хугацаатай байгаа юм санагдсан. Харин тийм тэгээд ямар ч гэсэн эрхийн хувьд бол ирсэн. Тийм. Тэгээд ирснүүдээ бид хоёр мөнгөн дүнгийн гүйлгээний утгатай. Тийм. За магадгүй яг энэ дугаараас ихэл сонсож байгаа хүмүүс байж юуны магаад тэг юуг яриад байна гэхлээр бид хоёр өмнөх дугаарууд дээр хальт ярьсан байдгийн. Одоо нөгөө нэг бид хоёрыг подкастыг спонсорлигээд нэг 2 газар холбогдсон. Тэгээ бид хоёр за спонсортой байснаас ингээ үзэгчдээсээ хөөрхөн юм баг дүнгээр олон хүнээс гэж төсөөлж эхлүүлсэн байхгүй юу. Тэгээд ингээ дараагийн дугаарууд дээрээ ирсэн гоё юмнуудыг гүйлгээний утгуудыг уншаад явдаг байвал бас гүйлгээний утгаас нэрхэлтэй байна гэж бодож эхлүүлсэн ийм юм байгаа шүү. Community sponsor гэж нэрлээд байгаа. Тийм тэгээд яг энэ удаа бид хоёр ахаад нэг үзэн тэ. Ингээд бид хоёр божиггүй. Одоо энийг уншаад тэгээд болох нь уу гэдгийг үзэн тэ. Үнэхээр яг хүн явуулахгүй бол энийг бас байлгаад авах шаардлага байхгүй тий. Тэгээд би одоо нөгөө спонсорлыг гэж холбогдсон байгууллага үгүй. Гэж хэлсэн байгаа даа шүү дээ. Харин гэтээ хоёлаа бас нэг нь айгүй өндөр хүлээлт тавьсан байна. Нөгөөх нь бас их итгэсэн байна өөрсөдөө тий. Нөгөө спонсорлыг гэсэн луга тэгж анжи тэр бас нэг 5-6 дугаар орсон байхад спонсорлыг гэж холбогдож нэгдэг чинь бас уг нь тий. Тийм штэ. Уул нь бол тий. За тийм байна. За тэгээд гүйлгээний утга уншиж өгсөе.
эхний гүйлгээ 2470 төгрөгөөр хийсэн. Эсөгийн үгэнд амар орсон байгаа байхгүй юу? 247 ч гэж ирж яваад ярьсан чинь энэ гүйлгээнүүд дандаа 2-4 доллараар хийгцээлээ. Тийм. За эхний юу болохоор хөөрхийн тэгээд 1000-аар нэмцэлээ штэ 2470 арт нь тэг нэмсэн. Хүчтэй байгаарай гэж үж юм л юм шүү. Тийм. Тэгээд the most cutest podcast ever and forever гинэ. Юу хөөрхий. За дараагийнх нь дахиад 2470 амар хань болж байгаа шүү гинэ. Баярлаа. За тэгээд дахиад 2470. Өмнөх бас 2470 лөө. Бүгд 2470. Тийм. Тэгээд би бас цахилгаан бараа бэлгэнд авъя гэдэг хүн нь байна гинэ. Ганцаараа биш шүү гинэ. Нөгөө цахилгаан бараа ярьдаг дугаар дээр. Бэлэг. Ямар бэлэг авах вэ гэдэг. Тийм шүү дээ. Нөгөө төрсөн өдөр мөдрөөр юу яж хаад. За тэгээд энэ өөр дүн байна. 2000 төгрөг явуулсан байна. Тийм нэг уншчих. Яа. Андагийн идүүтэй ярьдаг хэсгүүдийг нийлүүлээд рилс болгоё гэсэн мэн. Cute. За тэгээд сүүлийнх болохоор 5 гүйлгээ юм уу те? Тийм 5 гүйлгээ. 2247 төгрөг. Гүйлгээний утганы лимит хэцүү маа гэхдээ гоё яана гинэ. Тийм ээ те нэрээ. Тийм байлээ. Зарим нь нөгөө нэг дундаараа тасарсан байлээ. Бичсэн юмнууд нь. За тэгээд энэ 5 хүндээ бүр үнэхээр их баярлаа. Нийлээд нэг 12 мянган төгрөг болж ах шиг байна. Тэгээд 12 мянгараа яах вэ? Тэр нөгөө хоёртай хийсэн яриаг тийм. Бид хоёр нөгөө community sponsor эхлүүлж байгаа гэдэг нөө Аза хин төвшөө хоёрт яриад тэгээд нөгөө өндөр хүлээлттэй байгаа хэлэхгүй юу? Ингээд ийм хүлээлттэй байгаа барагста гоё ахаа маха бит хоёр баахан л гүйлгээний утга мутга уншаал ста алж өгөхаа гэж тэгсэн чинь тэгээ та хоёр тэрийгээ юунд ашиглах юм ингээд тэгсэн чинь одоо ингээд тэр санаагч бол нөгөө нэг бууцсан тийм тэр ах чинь болохоор нөгөө өөрийнхөө загасчны одоо замналт хэрэглэх гээд ингээд өөртөө биш гэх юм уу контент доо тэгээд нөгөө загсандаа нөгөө хэрэгслүүдтэй ашигладаг гэтэл бит хоёр ч яг ингээд амар учиргүй тийм нөгөө одоо хамтын зорилго нийгмийн одоо зорилго бол байхгүй тэгсэн чинь нөгөө хоёр үгүй яах вэ тэгэл та хоёр хумсаа бодууллаа community спонсороор бид хоёр хумсаа бодууллаа одоо энэ эрхийн ураны мөнгийг тэр маань хийсэн юм нэг одоо бата маань өглөө гэж үгээд хумсаа оруулсан тэгээ нөгөө батагийн мөнгөөрөө бид хоёр хумсаа бодуулчаад ирлээ. Хүмсгний ямар тэнэг хоёр новшвэл гэж бодох байх те. Тэгвэл гоё юм шүү гэд funny. Тэгээ би тэрийг өс загнаад хоёр ямар амар даруухан юм бэ гэ те. Тийм. Техний хамгийн community sponsor-ыг хилдэг дугаар дээр хүргээ дансны дугаар нь гарахгүй байгаа шүү дээ подкастны юун дээр одоо бичлэгэн дээр ядаж дансны дугаараа ингээ ил гаргадгүй мó та хоёр чинь гэ. Тийм тэгээд тэр хоёр болохоор ингээд тэрийгээ сануулад подкастынхаа үеэр одоо хит дуудаа хэлчихийж тэр чинь бас хүмүүс санаад ч юм уу те ингээд орж ирэн штэ тэрийг анхаарлаа татах бас хэрэгтэй штэ тэгээ нөгөө хоёр нь тэгэрээ гэж хэлчээ тэгэл дуусгацсан байгаа байхгүй тэгээ төвшөө хөөрхөндөө би та хоёрт ингээд дундуур нь ингээд явдаг реклам шиг бичлэг хийгээд өгөө манай хоёрыг дэмжээрэй за тэгээд явуулсан 5 хүндээ үнэхээр их баярлаа таваа тийм зя би кинотой ирсэн. За. Ингэсэн байхгүй нөгөө нэг хоёлаа нэг Монгол кинонууд ярьсандаа би тийм кинон дуртай мөртэй гээд тэгээд нөгөө яг тэр дугаарын доотлолт нэг хүн наад кинонуудыг чинь найруулсан хүн нь нэг хүн байдэн штэ. Тэр хүний орсон подкастыг сонсооч гэжсэн. Тийм. Тэгсэн чинь тэр хүн болохоор Big болтоо яна нэрийг мартчихлаа. Ямар ч гэсэн нэрээ хоёлынгийнх нь ярьж ирсэн нөгөө засаа охин гойлын дашинч сайн амьдрал минь энтриг тэр хүн найруулсан мэт юм л. Нэг найруулагчтай. Тэгээ яг тухайн цаг үеийнхэн хамгийн гоё кинонуудыг найруулсан мод. Тэгээд найруулагч гэдэг чи одоо киноны хамгийн чухал хүн байт юм биш үү бас. Тэгээ тэр хүний яриаг сонсоод яг нөө үздэг кинонуудынхаа юг түүхүүдийг найруулсан киноныхаа түүхүүдийг ярьж байгаа байхгүй юу? Яаж хийсэн мэсэн. Одоо тэр нөө гойлын дашинч ямар подкаст вэ? Аригунс подкаст гэдэг байсан.
Тэгээд яг тэр подкастыг сонсон хүмүүс юм бол мэддэг юм ярих гэж байна. Сонсоогүй хүмүүс сонирн байх гэж бодож байна. Тэгээд өсөө бас тэр киног үзег байх л гэж бодож байна. Тэгээд нөгөө гоёлын дашин зэн пүжэ мүжэ тэр нөгөө гол дүрийн ахыг яад сонгосон ингээл тиймэрхүү юм байна. Гоё дээр хайн сцен юм байна. Тэрийг сонсвол зүгээр. Тэгээд тэр ах болохоор өөрийнхөө хамгийн дуртай кинонуудыг хэлсэн ахгүй юу. Тэгээд тэр кинон дундаас Монгол киног тэгээд тэр кинон дундаас нэг нь ярьж үе гэд чи амьдралын дахиа гэд кино үзчихсэн үү? Яруул санах юм болов? Тэгээд би өмнө үзчихсэн юм лээ жоохон бахта. Тэгээд яг жоохон байхад бол одоо хүлээж авч чадхааргүй сэтвтэй гэх юм уу? Бас яг хүчрхийллийн сэтвтэй. Ямар сэтвтэй. Өмнө нас Итэнс Витас нөө хүчрхийллийн сэтвтэйсэн. Тэгтээ яг жоохон өөрлөлтөө. Тэгээд тэр болохоор ингэж байгаа. Гол дүрт нь болохоор нөө жүжигчин Тамирын ээжийг санаж байна. Тэр хүн их нэртэн тоглолдог. Тэгээд залуудаа бас л үзэсгэлэн гоо үздэй. Тэгээд нөхөрт нь болохоор Төмратар гэж жүжигчин. Тийм. Тэр хоёр тоглосон. Тэгээд хамгийн одоо бас нэг юм гоё гэж хэлэх юм уу яах юм. Нөгөө нэг хүүхдэд нь тоглосон хүн болохоор нөгөө нэг хин Лертма гэдэг киноны нөхөр байсан юм байна. Тэнгууд тэр хүүхэд маань өөрөө хүчрхийлэлд өртсөн хүүхэд байгаа байхгүй юу? Тэгсээр нэ Лерт том болоод Лертмагийн нөхөр олж тоглосон. Тэгээ би тэр нөгөө яг үнцгийг ойлгохдоо тэр нөгөө Лертмаг найруулсан хүн яг бүр зорж одоо нөгөө хүчрхийлэлд өртсөн хүүхэд хүчрхийлэгч болох магадaltaй гэдэг үнцгийг харуулах гэж тэр жүжигчийг сонгосон гэдэг зүйл ойлгосон. Амаргад тийм тийм биш байсан ч гэсэн тэгж ойлгож болохоор юм л. Тэгээд тэр киног үзэж байгаа. За үйл явдлыг зүгээр товчхон ярьчих. Тэр ингээд нэг юм амар өрнөлттэй тийм нөгөө акшн кино биш болохоор нэг юм юу байхгүй. За Баяраа гэдэг нөгөө Төмратар Баяраа гэдэг хүн тоглосон байхгүй. Баяраа ингээд өөрөө бүр нэлээд сайн инженер хүн юм байна л да. Одоо нөгөө зураг төсөл мөсөл гаргадаг ч юм уу. Юм зохион бүтээдэг инженер хүн. Тэгээд нэг юм намын доор л яг юм нэг тийм том бүтээн байгуулалтын газар захирал хийдэг хүн байсан юм байна. Тэгээд яасан бэ гэхээр ер нь бүр ингээд маш одоо Монголын урдаа барьдаг тийм том инженер хүн байгаа байхгүй. Тэгээд гадаад мадад төгссөн, Германд төгссөн гэж байлгасан. Герман тэр хэлтэй. Тэгээд гаргасан зураг төслүүд нь хийж бүтээж байгаа юмнууд нь шин төсөл санаачлаа. Тэрийг яг хэрэгжүүлээд ингээд ер нь бол маш урдаа барьдаг төрлийн хүн юм байна л да. Тэгээд тэр хүн яадаг вэ гэхээр ингээд нөө тийм нөө цагдаа нар магтаа нар ч юм уу тийм мундаг хүмүүсээс хүмүүс аяг их тусламж хүсдэг штеп. Одоо ингээд өгөөч, энийг тэгээд өгөөч. Тэр маань одоо ажилд орохсын оруулаад өгөөч гэдэг юм уу. Эсвэл бол миний энэ зургийг нэг хараад өгөөч, комент хэлээч гэдэг юм уу. Тэгэж аяг их хүсэлтүүд ирдэг болсон юм байна. Тэгээд гол нь яадаг вэ гэхээр тэр хүмүүс эрэхтэй дандаа арх барьж орж ирдэг. Өгшөө энийг нэг яагаад өгчөөч. Чамдаа ингээд гэлний хэмшил юм өгöd байгаа байхгүй. Тэгээ анхандаа болохоор тэр хүн ингээд өөстөө би ч уудаггүй штэ яхнуутай махнуутай гэдэг байжгаад явандаа нөгөө хүмүүс нь нөгөө яг гэртээ уурж залаад тэгээ гэртээ дайлж цайлж ийн гэдэг байдлаар нөгөө нэг юм гойхын хаажуугаар ингэж байдаг. Архитуулдаг. Тэгсэн нөгөөх маань архичин болж хувраад тэгээд кино яаж эхэлж байгаа вэ гэхээр юунасаа захирал гэдэг албан тушаалаасаа ерөнхий инженер гэдэг албан тушаал руу унтсан. Тэгээ бүр кино эхлэхдээ ерөнхий инженерээсээ чамд ингээд чи ингээд 4 сарын өмнө архи уухгүй гэж амласан. Тэгээ чи одоо дахиад ажлын байран дээр архитаж ирсэн учраас чамаа ингээд үйлчлэгч болголоо. Тэгээд үйлчлэгчээ хийж чадаад 3 сар алцахгүй байвал яг одоо ингээд дахиад багасаа эхэлж болно гэж тэгж байгаа байхгүй. Тэгээд тэр захирал нь болохоор найз нь юм байна л да. Тэр хүнийх нь. Тэгсэн чинь тэр одоо үйлчлэгч болмал гэдэг хаа хэлээд байгаа найз нь жинхэнэ хөгийн гар заяа. Тэр нь болохоор ингээд бүр яг захирал ахт нь зураг барьж ирээл нэг шил юм өгвөл. Тэгэл янз бүрийн хүмүүстэй танилцуулаад бас тэднүүсэн шил юм өгдөг гол бүр их өсвөр нь тэр хүн байсан байхгүй. Тэгээ бүр найзыгаа алж хаяад өөрөө захирлынх нь албан тушаал дээр суудсан. Тэгээд гэр бүлийнхэн хувьд болохоор эднийх ингээд юутай. За их нартайгаа тэгээд 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Охин нь хамгийн том нь тэгээд дунд хүү тэгээд бага охин гэдэг. Тэгээд киноны ихэнд бас ингээд охин нь юу яадаг байхгүй. Нэг имлгээс гарч идэг байхгүй. Тэгсэн чинь тэр нь сэтгцэн имлэг болж тараад. Тэгээ яасан бэ гэсэн чинь аав нэг өдөр гэртээ ингээд тэр нөгөө гуйлгын хүмүүстэйгээ л ингээд архитаж мархитаж жагаад тэгээд нөгөө
аавд нь бас нэг юм шилхэм өгсөн юм байна л та. Тэгсэн чинь охин нь уурлаад бити аавд ингээд юм өгөөдөө биний насглаа гэд яасан чи аав нь бүр амар уурлаад охиныхаа хажуу руу ингээд юм шидэд тэрнээс нь болоод охин бүр амар цочирдоод тийм солиорол туссан байна гэд юм жоншилцсан. Тэгээд охиныгоо гаргаж байгаа хэсгэр эхлээд эхнэр нь болохоор бүр маш сайн эхнэр заяа. Ажиллаадаг, хүүхдүүдэд асардаг. Тэгээд давхар нөхөртөө амар хайртай. Нөхрийгөө айгу мундаг хүн, Монгол улстай хэрэгтэй хүн гэдгийг бүр ингээд мэддэг. Тийм хайртай хүн байгаа. Тэгээд хүн болохоор яг айгу даруухан. Тэгээд баган дөнгөж хэлд орж байгаа тийм гэр бүл баг. Тэгээл эхэндээ ингээд нөгөө архиудаг болж байгааг нь анзаараад нэг ингээд яг бүр ингээд бити уу муу гэж хэлэхээс илүүтэй ингээд уугаад ороод ирсэн үед нэг ингээд нэг юм хэлэхгүй тэгэл нөгөө юу мөгийн цаймаа хийж өгчөөл тэгэл унтуулж мунтуулцдаг. Өөрөө ч гэсэн арх уугаад ирэхдээ ууж ирчээд тэгэл унтцдаг хүн байжгаад тэгээд явандаа нөгөө хүн маань бүр ингээд агсарч эхлээд гэх юм уу. Тэгээд бүр аргаа бараад нөгөө нэг найз нь эхнэрийнх нь найз нь манай нэг юм таньдаг үздэг хүн байгаа. Тийш очие. Тэгээд яаж архинаас гарах нь марах нь үццгээ энэ төр гэх. Тэгсэн чинь нөгөө хүн очсон чинь за тийм байна аа нөгөө архинд л орсон хүн юм байна. Ингиж аврах арга байна гэх. Тэгээд яаж гэдгсэн чинь архинд нь ингээд хундганд нь хулгана хийж хонуулаад тэгээд уулгаад тэгээ араас нь гахаанс уулга гэдэг дом зааж өгөө. Тэгсэн чинь найз нь одоо тэрийг л хийчихвэл гарна штэ гэл. Тэгэл нөгөө эхнэр нь бүр гайхал юу яриад байгаа юм бэ гэл. Тэгээд нөгөө яг юм арга хэмжээ авч чадахгүй тэрийгээ бас шууд хэрэгжүүлж чадахгүй. Тэгээ нөгөө хүүхэд нь хулган аваад ирсэн чинь юу вэ хулган чинь одоо хулган уулгачвал нөгөө шармар өвчин тусчих үедээ гэл бас юм санаа зовоостой. Тэгээд байжгаад ерөнхийдөө ингээл архиа угаал тэгээд нөгөө хүн чинь бүр цэвэрлэгч үйлчлэгч хийж чадахгүй гэд гарцсан ажилласаа. Тэгээ ажилгүй гэртээ байжгаад. Тэгээд эхнэр нь нэг удаа бити гэрээсээ гараарай гэд тэгээд хаалгаа дотроос нь төгчээд байжсэн чинь бүр арх уухын төлөө юунаасаа гараад парнаасаа уяа уйж байгаа цонхороо гараад. Тийм бүр амар донтцсон. Тэгээ 3 мурун давхар юм шиг л. Тэгээ бүр донтцсон. Тэгээд сүултээ нөгөө мөнгөгүй чунгуудаа гэрээсээ байгаа юмнуудыг авч гарч зарч уудаг болоод хүүхэд нь нэг найзаасаа хүүхэд нь гэрэл зураг дарах сонирхолтой эрэхтэй. Тэгээ хүүхэд нь найзаасаа камерын зээлээд төртөө зураг авах гад гэртээ тавьсан байсан чинь тэрийг аавна зараад ууцсан. Тэнгууд том охин нь болохоор нөгөө тийм шоконд орсноос хойш гэртээ ерөөсөө хонхгүй аавыгаа ирсэн өдөр дандаа найзынд нь хондог. Тэгээд бас нэг уул нь сайн дүр байдаг нь аавынх нь бүр яг амар сайн найз байгаахгүй. Гэхдээ аав нь данч өөрөө тэр найзыгаа найз гэж үздэггүй. Тэр хүн хамт арх уудаггүй. Тэгээд арх уухын оронд хоёлаа архины эмчилгээнд явъя гэд бүр шахдаг авч явах гэддэг. Гэхдээ ерөөсөө явдаггүй. Бүр цухтаад иддэг. Уул нь гол сайн найз нь тийм байгаахгүй. Тэр хүн. Гэхдээ бусад найзуудынхаа арх хамт уудаг ч юм уу эсвэл арх мэрх өгдөг хүмүүсийг л найзаа гэж боддог. Тэгээд уул нь ингээд дайжгүй байдаг байжгаад сүултээ нөгөө гар хүрэлтүүд болж эхлээд ингээд эхнэр нь ингээд аргалаа цохлоор эхнэр лугаа юм шиддэг болоо. Тэгээ бүр хүндрээд нэг удаа бүр юу яагаад тамхи татмаар байна. Тамхи олж ирэх эхнэрийг зэгнэ болтгүй. Эхнэр нь тамхи байхгүй штэ гэсэн чинь нөгөө унтж байгаа хүүхдүүдээ шууд нүцгэн хөөж гаргаад тамхинд явуулаад. Тэгээ нөгөө хоёр нь нөгөө дэлгүүр мэлгүүр байхгүй болохоор нөгөө газараас нөгөө тамхины иш цуглуулад тийм амар амьдралтай. Тэгээд байжгаад тэг эхнэр нь гэл тисээд байгаа. Эхнэр нь гэхдээ бүр үнэхээр төвчээртэй ингээл байлгаалах. Тэгээд хамгийн төгсгөлтөө яасан бэ гэсэн чинь бүр амар уурлаад юм авч идэж явах зураа нөгөө хамгийн баг охиныхон толгоор ундааны шил авч идээд тэгээ охиныхон толгооноос ингээд цус гарсан чинь тэр кино дуусахтаа ингээд камер нь ингээд цусаар будагдаад дуусчихдээ. Тэгээд дуусчихдээ. Тэгээ амар ивгүй дуусаа. Тэгээд тэр киноны төгсгөл эвгүйс. Тэгж дуустдаг кино лээ. Тэгээ тэнд ямраа нэг тэр араас нь яасан бол салсан болов гэдэг тайлал юу ч байхгүй. Хүмүүсийг өстой юм бодол гэж дуусгасан юм шиг. Өөрийнхөө бодуулахаар дууссан мэн тий. Би нөгөө хойлонгийнхан түгээмэл туртай байсан ромком кинонуудын найруулагч санал болгосон кино гэхээр л нэг тийм амар юм гэгээлэг ромком төсөөлсөн байж байгаад яа. Амьдралын кампха гэдэг нэр нь бас тийм гац тий. Харин кино эхлэхдээ бас их тийм юу юм лээ. Нэг юм гоё дулаахын нэрхтэй эхэлдэг юм лээ. Тэгэд тэр зарим нэг
үнэхээр сайн найруулагч найруулсан гэдгийг харагдахаар гэх юм одоо ингээд амьдралын нахиа гэж нэрлсэн нь нэрээ тэр хоёр ингээд гэрлэхдээ байрныхаа доор ингээд нөгөө амьдрал маань нахиал цэцгэлээсэ гэж бодоод им жижигхэн бургас авчирч тариад тэгээ тэр нь хүүхдүүд нь том болсон жуулна ингээд амар том болсон байдаг байхгүй. Тэгсэн чинь нөхөр нь согт байх зураа бид хоёрын амьдрал ингээд дуслаа гэд нөгөө нахиагаа ингээд тасалсан. Тийм болохоор амьдралын нахиа гэж нэрлээд. Тэгээ нөгөө гол нь ингээд ирүүлэхтэй амар сайн амар сайн нөхөр ойлгож байна. За одоо стол ахиж уухгүй гэдэг юм ярьдаг. Тэгээ нөгөө ирүүл болчоод нөгөө тасалсан модоо ингээд үүрээд явж яхад нь зөрж байгаа хүмүүс нэг юм аз жаргал гэдэг юм одоо дэлгүүрийн хаяг юм шиг байна. Тим текст микс зөрч мөрч яваал заяа. Одоо аз жаргал алга боллооч гэдэг юм уу тийм санаа ч юм. Гэ тиймэр дүү юм агуулсан л гинэл. Яг тэр хүн нь буцаад лертма тоглолцсон гэд бодглохлоор ингээд нэрэл гэж бодмаар. Тэгээд ийм хуучны Монгол кинонууд юу н яриулаас гоё юм гэж бодоод үзсэн. Стайг хүндэл. Хаанаас үлсээ? YouTube. Univision ч нэг юу ийцэн штэ. Монгол кинонууд зэрэг зассан. Тэгээд тэр дунд байхгүй лээ. Харин тэр бол бүр нилээ нөгөө iconic тэгээд тим кинонууд ах шиг байсан сэргээснүүд нь. Тиймээс. Гэхдээ яг хэдэн онд гарсан киног нь мэдэхгүй л энэ. Гэтэ тэр үеийн дийлэнх амьдрал яг ийм байсан юм шиг байгаамаа тий. Тийм үү. Тэгж боддгоо. Би тэгж боддог тий. Гэтэ одоо ч гэсэн тийм стил байгаа тий. Тэгээд ингээд нөө тэр амир сонирмагаас нэг төрлийн ингээд тэр арх барьж ирж одоо яаж байгаа найзууд муухай ч гэсэн эцсийн сонголт юу н хүн л хийж байгаа штэ. Арх уuna гэдэг сонголт. Тэгэхээр ер нь тэр хүний л муугийн л одоо бодлогогүйгийн л юу. Гэхдээ ингээд тэр нөө YouTube дээр болохоор хүмүүс нээлттэй комментууд бичиж байгаа байхгүй. Тэгэл архийг л амир их зүгсэн комментууд илээ. Тэгээд яг үүндээ бол хүний л шийдвэр штэ. Тий. За нэг тийм кино үзсэн юм аа. Баярлалаа. Чи өөр гоё юм үзв үү? Би үзээгүй мэн үү? Яа тийм ингээд хойсон амж үнэн муу болчихжээ. Зүгээр л яг өчигдөр юу ийцнээ л санахгүй байна зэн. Тэгэхээр ингээд би бас тэгээд ахаа юм. Би болон гайгүйсэн. Тэг нөгөө ойрын турсамжууд амар мартагтаад. Нэрэл яг өчигдөр яаснаа санахгүй. Амарсан нөө. Тийм санахын тулд ингээд нэг хэсэг бодож тий. Тэг би одоо яад яг байнга стори хийж явах хэрэгтэй юм болов уу? Сториноос амар их юу түүхээ харж болдог болохоор нэрээ амар мартахгүй болчихлоо. Би яг Inferno л үзсэн юм эсвэл. Сүүлийн хоёрыг үзсэн тийм. Яг хөдлөж агаад гар мөгцсөн шууд үзсэн шүү дээ. Тэг чиг яс үз. Харин тийм ээ. Тэгээд нөгөө юу эсөг тэр нөгөө бууз ахыг үзсэн гэд харна би бас үзээд тэгээ бүр үзээ салтгүй. Харин тийм ээ. Тэг би ядаж нэг юм байгаль туртай болохоор энэ юм гой санагтаад байгаа ч юм уу. Аюу тийм чийлэл байгаад лээ. Тэгээд дах өөрөө нөгөө нэг өөрийнх нь дуунууд амар чийлэл гоё шүү дээ. Ингээд ямар ч копирайт майтан санаа зовхгүй зур дуугаад ивсэн байгаа бүр үнэн тансаглал байгаа шүү дээ. Тэгж бас санагдсан нэрээ. Тэгээд тэр дуунуудыг яг нөө буцаж ухад сонсч юмсаад. Гой хөрхөн ах илээ. Харин тийм ээ. Тэгээд сонио нэг юм эрэгтэй ютуберүүд байдаг л да. Гэхдээ им влог төрлийн хийдэг цөөхөн тий. Влогрууд амар цөөхөн санагдсан. Тийм бараг байхгүй. Тэнгуут яг одоо тэр ах хоёул эрэгтэйдээс л 40 гарсан ах л гэж яриад иддэг. Нэрэл 40 гарсан ахын влогийг үзээд сууж юм. Аринэт. Тэгээ азаа бас гайхалч. Яг юунд нь олж үзээд байна гэд. Тэгээ азааг өөрөө үзэж ижил мэдх юм болов гэл. Азаа үзэг байгаа юу тий. Тэнийг юм хөөрхөн л юм байгаа л байна гэлтгсэн шин. Тэнийг аяг хөөрхөн ах байсан шүү. За vision board руу орох. За чи зураг харуулж болох юм бол штэ. Би харуулъя гэж бодож. Би харин тэгтээ бас яг бодсон шиг их гоё хуцаа зарцуулж чадсангүй. Газ л хийлээ. Тэгээ би эхлэх үү. За. Эхлээ харъя. За. Бүнд нэг харъя. Энэ их тийм үйшүүлээ сайн биш ээ. За. Ингэ л та чи миний бордоос хараад ингээд юу хэл. Тэхүү. За тэгээ. За. За яг юу бодож ийм зураг авсан мэн гэдэг юмнууд хэлье. За ямар ч гэсэн шууд мэдж байгаагасаа эхлэе. Чи Шанхай руу ахиж явмаар байгаа юм уу? Тийм ээ. За тийм шиг байна. Шанхай руу явах юу вэ? Би энэ барилгыг бас хараагүй шүү дээ. Чи яагаад Шанхай руу ахиж явъя гэж бодож байна?
Би хамгийн worst үйлрэлт нь очсон байгаа байхгүй да нэ за. Хамгийн гоё гэж бодож байгаа хтийнхоо. Тэгээд яг ийм нөгөө зун нь бол бүр амар нохоогслон хатан гэсэн. Тэгэхээр яг ийм 4-5 сард эсвэл яг тойрын явдаг үеэр 10-11 сард хамгийн гоё байдаг л гэж хэлээ. Тэг ялангуяа 4-5 бол ингээд нэг ийм яг гоё хүсдэг цагаагаар 100 байж чаддаг гэж байгаа байхгүй. Тийм тэнгууд ингээд нөгөө Шанхайгийн нөгөө барилгууд ч ингээд ийм гоё кофе шоп мөн хүссэн нэг тийм төрлийн нэг юм эстетик аялал байдаг шүү дээ. Тийм аялал хийхэд үнэхээр тохирцсон байгаа байхгүй. Тэнгүүд цаа очихтаа бол үнэхээр даарж өгөхгүй зүгээр буудлаасаа гараагүй гарахгүй жагаад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр үед нь дахиж бүр заавал очимоор байна. Окей. Би нэрээ Шанхай гэхэж бодоогүй юм байна. Тэгээ тэр үед нь дөрүлээ явуулахгүй л. Харин чи та хоёр нэг сайн боддоо. 4-5 сар гой сонсогч байна. Сая юу ч юм болохоор бид хоёр чинь яг 7 хоног явахдаа 3 нөгөө нэг юу хийчих жоохгүй. Ажил. Тийм. Тэгэнгუთ үлдсэн хоногудаа бид хоёр бүр яг нэг газараар айгүй их таарсан. Олон юм үзээгүй. Гэт нэг газар нь үнэхээр таалагдаа болтгоо. Одоо энэ барилга бол бас хамгийн iconic барилга заяа. Энээр очиж үзээг байгаа байхгүй. Харин тийм. Тэгэхээр угаасаа нөгөө нэг ярьжсэнараа дөрүлээ ирүүл гоё газар байна гэсэн шиг байвал. Окей. Хоёлоо би хувцыг барьчихлаа. За чи минийхийг. Чи бүр wallpaper болгосон юм уу? Тийм. Миний яц чи машинтай олмоор гоо да. Машинтай олох гээд мөнгө хадгалж байгаа юм уу? Тэгээд за энийг болоод хэлсэн юм аа. За тэгтээ шууд нэгээр нэр. Нэгээр нь. За. За. Да машинаас л эхлэе да. Шууд нүд булааснаа. Тийм. Тийм би машинтай болмоор байгаа гэхээс илүү болох ч байгаа гэх юм уу. Яг авах юм болохоор бүр яг зориулж оруулаа. Тэгээд авах машина нөө нэг одоо бит хоёрын анхны машин байгаа даа штэ хамтын. Тэгэнгუთ нөгөө яг хоёлаа л унах учраас яг ямрыг авах уу гэдэгт дээрээ бүр ингээд амар их ярилцсан. Тэгэнгუთ азаа болохоор юм нэг юм өвгөн бэнд мустанг гэнтэр гэсэн тийм юм намхан нэг кул машин сонирхоод би болохоор ингээд хотод ч унж болно хөдөөч явсан нэг дайжгүй өндөр тэгснээ нэг юм унахад дэвтэйхэн хот дотор тэгтээ тийм амар офроуд биш те нэг тийм машин сонирхоод ёо яг тэгээд ямар ч гэсэн минийхаар эхний ээлжинд ягаад болоход тэгээд тэр азагийн яриад байгаа тэр амар нөгөө өвгөн бенз тийм машинуудаа зүгээр азаа өөр мөнгө хатгалж байгаа. Чиний асуудал байна гэж нэсэн. Тэгээ гэр бүлийн машин бол ийм байх хэвээр гээд тийм машин хорлсон байд юм аа. Үний ой. Зовлон бүр яг ижлэх юм шнэ за. Бид хоёр бас бүр яг авах хэрэгтэй болчлоо гэдгээ шийдчихэж байгаа байхгүй. Тэгээд бас сонголтын дээр гайхаад би бас нэг дэлгүүрний зураг оруулах хэрэгтэй. Ноён юм тийм шүү дээ. Тэгээд яг ижлэхээ яриа өрнөд. Төвшөө болохоор юм намхан кул суперкар сонирхоод би болохоор начим боломжгүй шүү дээ анхны машин юм байх боломжгүй гэдэг дээр тогтоод. Тэгээ сонгосон уу? Сонгосон. Чиний хар сонгосон. Үгүй яаж бодсоо одоо ингээл яг хүссэн машина авах хэмжээний санхүүгийн эрхчлөөнд байхгүй л байгаагаас хойш тэгэл хамгийн тохиромжтой чинь ингээд нэг юм явчин хөдөөч явчин нэг юм дунд даврын тийм л машин юм бэлээ шүү дээ. Тийм тэгээ нэг юм хөдөө явахаар нэг юм намхан машин тулж мулаал хэцүү. Хотод бүр хит тавартайг нь авчгаар одоо бензинээс ахуулаад хэцүү л байдаг л гэж бодглохлоор яалтчгүй л бит хоёрын бодсон машин ихтэй ч юу байгаамаа. За 9-гийн дараагийнх чи ийм урт үстэй болмоор байгаа юм уу? Тийм ээ. За яг хин шиг болмоор байгаа. Тэгж. За би хайвал зураг орууллаа заяа нууны хин шиг. Өвөө нөө бейс үзье. За тэр ингээд нэг юм амар хөөрхөн нэг юм бор нэг юм хөөрхөн үстэй байгаа даахгүй шүү дээ. Тэгээ тэр тэгшгэн. Тэгээ би тэр үсээг одоо ингээ 2-3 жил мөрөөдөж байна. Тэгсэн ирнэ л ингээл жоох ураг гарн тариулаад. Тэгээ 25 онд би зүгээр л нүдэ анаад ургуулъя л гэж бодож байна. Ургах процессоо чи яах байгаа юм бэ те? Хандлаж чадахгүй байгаа юм тийм чадахгүй дийлэхгүй гэх юм юу мэр чимдээ. Харин нөгөө өмнөх дугаар дээр нэг хэлжсэн да. Би ингээд яг мөрнөөс жоох урт болоод ирэхээр яг нэг урт ус надад дэжгүй заяа. Тэг нэг энэ хавцаа үсэн гэдэг амар ууртай харагдуулаад байдаг. Тэнгүүд ургаж ирээд энэ хавцаа ирчингүүтэл нь тариулж байгаа гэдэг яа гэм бодол төрөөддөг. Тэг тэрэн дээлээд яваад байгаа юм тий. Тэгээ одоо энэ онд би банк үсэ боон. Тэгээ яг иймэртэй болоход ирэнгуут нь ер нь боогоол яваад байгаа юм шүү тий. Тэгээд
угаасаа бооод шүлжээдээ ус хурд. Одоо чинь энэ ус болж чамд амар хүргэн цогтой гэж би боддог заяа. Ийм хэмжээтэй авч төсөж чинь. Тэнгүүд яг миний хинэн дээр ирэхээр нухшуулцдаг байхгүй. Зөв. Би тэгээ гайхчихлаа. Би чамтай яг анх танилцж байхдаа нэг иймэрхүү үстэйсэн санаж байна уу? Тэр үед би бас нүсээ арчилж чадахгүй. Амар өтгөн тэгээд ийм ширхгэн ийм өтгөн болохоор гэдэг ийм арзгар одоо яг наад зурган дээр шиг чинь биш л байдаг л та. Энэ бүр намраад байгаас тээ. Боломжгүй харагдаж байна. Үгүй. Зүгээр арчлал ийм болох л. Гэтэ миний ус ч гэсэн урахаараа бүр ингээд доотлол нь салгалаа тийм сонирн болчихдаг юм. Харцаа гэсэн тийм. Тэр тэгээд арчилгаандаа л идэх. Би үсмсээ нэг тийм арчилдаггүй болохоор сэтгэл баг л та. Харин тэгэхээр би энэ жил нэг юм гоё урт тэгээ илүү hair care-нд анхаарч үзье гэж бодож байна. Зөв. За минийх дээр ч гэсэн юу байгаа? Өстэй юм байна уу? Энэ хүн байна да. Минийх дээр би болохоор ингэсэхгүй яг ингээд энэ жил тавьж байгаа зорилгоо хүн хүнээр төлөөлүүлээ гээд. За харин баг л хүний зураг байна. Одоо болохоор миний өсний төлөөлөл болохоор rose байгаа. Тэгээд rose-г ус амар гоё штэ. Яг юм blonde бол биш. Blonde үстэй болж чадахгүй. Тэгээд би нөгөө үсээ тайрсан. Би бүр чиний үсэн дүүнэн хайртай та уг нь яадаг штэ. Тэгээ одоо юм нөгөө тэнэг үсээ тэгэл тэгсгээл арчлал яваад байгаа. Тэгээд урагж байгаа л да чаавс. Тэгээ одоо бүр би ер нь бол дандаа имэрт үстэй байдаг гэсэн да. Тийм штэ. Тэгээ тэгшгэн гол нь тийм. Тэгээд одоо болохоор тэрнээсээ ч өмнө нь байж үзээгүйгээрээ урт үстэй бүр занж яхад тэгвэл хамт л ургуулах юм биш нэ заа. Тэгээд одоос ингээд нөгөө ургаад ирэхээр бис нөгөө арчилдаггүй гэдгээрээ нөгөө жоохон доотлол нь яагаад л хэлээд байгаа. Тэнгууд нэг жоохон тариулж байгаа л ахиал ургуулаад жоохон тариулаад. Амди яг нэг юм нөгөө салаалаад муухай болцны жоохон тогтмол тариулаад явах юм билээ тэг үг нь. Тийм. Тэгээ бас яг нөгөө hair care-т маш их анхаарай гэж бодож байгаа тийм үстэй болгож байгаа. Тэнгууд би яг ингээд төсөөлөд байгаа байхгүй. Бид хоёр нөгөө нэг бол нөгөө сая 1 сард Вьетнам руу явъя гэд бол хальт яриад тэгээд тэрнийхээ үед ингээ яг л далайн эрэг дээр сууж байгаа л подкаст хийчи болол явсан тий. Тэгсэн чинь явж амжаагүй. Тэгээд яг эх оны 1 сард далайн эрэг дээр суухад би бүр тасхаар уртстэй. Эсвэл боппор уртстэй л ах юм байна л да. Яа. Ивэн хостэй сууж байгаа дээ мэдгэл хүн шүү. Тэг ингээд амар deep down гэж байгаа энэ жил ялцчихгүй. Энэ ус гоё харагдчихэв. Энэ өнгө бас гоё харагдчихэв. Би чам дээр нөгөө base ус-ийн зургийг харуултаа заяа тийм хөрхөө. За би чиний зурагнаас харъя. Саксны тамирчин болох ч юм уу? Сакс ахиж тоглох ч юм уу? Эндээ төрүүлнэ гэж байгаа юм уу? Нөгөө нэг NBA care-та төрүүлэх гэж байгаа юм уу? Үгүй нэ. Спортоор хичээлхэн. Энэ борд дээр байгаа юмнуудаас ингээд хийхэд л ингээд энэ жилдээ ингэж гисэн гэж бодсон юмнууд байгаа. Гэхдээ энэ болохоор бүр ингээд баг ойрын 5 жилийн би яг ийм саксны шид амар гоё мэрэгжлийн талбайтай л фэшнтэй болох юм гэж бодсон. Зүгээр нэг дотор байж болно, гадаач байж болно. Ямар нэгэн байдлаар л нэг ийм ямар нэгэн байдлаар үл хөдлөгтэй боллоо гэж бодоход ийм саксны талбайтай. Лагри маань юу муу ч юм уу тийм. Тэнгүүд ингээд тэндээ гоё найзууд танилаад байгаа дуудаад өөрсдөө ингэснэ хөөрхөн лигмиг зохиодог ч юм уу. Амар нөхөрсөг, амар фрэндли. Зүг чи сая харин тийм нөгөө NBA care тоглоод яг 3-3 амар гоё юм байна гэж бодсон. Тэгээ уусаа мэрэгжлийн тамирчин болж чадахгүй юм ч бод. Ядаж хобби болох гэдэг гэж бодсон. Зөв. Би одоо чамайг бүр сакстаа бүр дурлаад байнгын 7 хоног болгон заал авъя гэдэг зорилго тавьсан юм болов уу гэж бодлоо. Намайг алаад байна л гэж бодсон. Зя эндээс энийг яриа тий. За их чиг битэй болноо. Тийм ээ. За энийг бас тэгэл яриа да. Би штэ 16 настайгаас хойш өөртөө жил болгон турна гэдэг зорилго тавьдаг гэсэн. Тэгэнгუთ тэр үед би яг юм илүүдэл жинтэй байгаагүй. Гэхдээ өөрийнхөө жин стил юу сэтгэл ханамжгүй. Гэхдээ миний би 17 тагаасаа гэсэн 16. За. Яг их сурвалж орсон жил. Тэгэнгუთ ингээд миний би ингээд муухай байгаагүй нэ би ингээд сонь туръя л гэд байнгын зорилго тавьсан те. Тэгээд би 20 онд бүр яг өөрийнхөө хүссэн чинь за энэ өстой яг миний би яг би энэ л болох юм байна гэдэг чин дээрээ хүрдэг байхгүй юу.
Тэрний сториг ярьчихгүй. Би яагаад тэр чинь төрсөн тухайгаа. Би ингэдэгхгүй юу? Би яг 20 онд 50 кг болж исэн. Биш 20 он биш. 17 онд 50 кг аа. Вау. Би 50 кг штэ. Тэгэхээр бас нэлээ одоо 48 хаяа тэг болчихдээ шүү. Нэлээ скинагаас. Тэгэхээр би бүр өөрийнхөө скины байдалд амар дуртай хүн байгаад 4-р курсынхаа эхний семестрт нэг хүнтэй үерхдэг байхгүй юу? Тэгээд яг одоо миний яг ингээ official гэж бодож байгаа анхны хүн байхгүй юу? Тэгээд үерхэж байгаад бит хоёр яг жил болсон чинь салах болдог байхгүй юу? Тэгээд тэр үе надад амар эмзэг тусаад яасан бэ гэхээр би нэгдүгээр диплома биччихсэн. Хоёрдугаарт би яг нөгөө мэрэгчлэрээ ажилд орсон. Тэгээд дүнгийн ажилд орсон, дүнгийн нөгөө диплома бичиж байгаа оцорчноос хүүхдлаа штэ. Тэгмээд ингээд надаа ингээд амар их юм анхаарал хэрэгтэй болоод хин нэгний тусламж дэмжлэг хэрэгтэй болоод тэгсэн чи яг салчдیں۔ Бит хоёр. Тэгээ би бүр ингээд хоолноос гараа заяа. Би бүр ингээд надад бүр ингээд цаанаасаа хоол идэх хүсэлгүй болчихсон юм лээ хүн чинь амарсан. Тэгээ ингээд гэрийнхаа ингээд яг диплом бичиж хахад ингээд хоол хажууд тавина. Тэгээд өдөр тавьсан хоол оройны хоолн дээр байж л байдаг. Тэгээ бүр үнэхээр идэхгүй заяа. Тэгээ ажил дээр очихоор ингээд ланч маачнд гарангуутныг хаана гарна өрн баг гарахгүй. Тэгээ айгуус энэ бүр ингээд цаанаасаа хоолн дург боллоо. Тэгээ дээрэс нь нойроо алдаад нөө диплома дуусгах гэж хүн мөн яагаад. Гисээр хагаад би бүр ингээд өөрийн мэдлэгөө би миний яг хэвийн жим болохоор 60 ахгүй. Би 10 кг турсан мэдээ. Вау. Тэгэл нөгөө нэг хүн чинь завгүй хараагаасаа тиймэрхүү юмнуудыг бас хурдан мартдаг шүү дээ. Тэгээд юу яагаад нэг салснаасаа нэг 3 сарын дараа би бүр амар дэжгүй болоод. Тэгээ миний би бүр надад амар таалагдав. Тэгэл ягаад ч юм бас нөгөө завгүй ажиллаар буцаад нөгөө хийдээд тэгээ буцаад 60 болоод. Тэгээд одоо болохоор бүр нэлээд нэмчихэд байгаа. Тэнгуут би ер нь яг зүгээр тэр санаандгүйгээр л жин хасах зорилготой хүрснээс биш бүр яг тасгал хийгээд ирүүлэр хассан удаа байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр 25 онд бүр бол яг жинхнээсээ хасна гэт. Тэгээд илүүдэл жингээ хасах. Тэгээд яг гоё энэ хүн шиг үнэхээр гоё биетэй болох юм байна. Тэгээ гол нь ирүүл үстэй тий. Одоо тэр хассан 10 кг бол үнэхээр сөрөг байгаа ч. Ирүүл бос байгаа. Тэгэл хурд нэмчихсэн юм л. Буцаад амар хурд нэмэх бах тий. Энд чи тэгээ фаны юу гэлээ? Түшигэн төрсө төрөөлөө. Тий. Нэг гэрт ярьсан байсан. Би ч юу идэх үү гэлээ. Чи бан шидэх үү гэсэн. Тэгсэн чи нээс нь турж байгаа хяндл шиг биедээ болно гэдэг. Тэгсэн чи юу идэх үү гэсэн чи. Макарон. Макарон байна чи. Идээ. Яа, харин ойлгох идэхгүй байгаа. Гэвч чин хяндл шиг би гээгүй мөөсэй гэж маргаашнаас л бол. Яа. Харин би ингээд юмэг яг жин хасалтан дээр энэ маргааш үнэхээр дуустдаггүй маа. Гэтэ энэ одоо удаа бол одоо ингээд яг өөрийнхөө хүссэн би бүр яг скини болно гэж бодож байгаа шүү дээ. Тэгмээд яг тэр хүссэн биен дээрээ ирүүлэр хүрээд яг энэ насан дээр л үзэхгүй юм бол залуунаас тусах болоогүй л дээ. Гэхдээ л бас удаан тийм бэмэр аахгүй. Тэгж бодож тавьсан юм аа. Жөө. Зя. Гэтэ чиний би 8 тутайсан. Тийм үү? Би чамтай анх танилцаал тийм амар өөрмөц заяа. Нэг би чинь бүтэц ясмас гэх юм уу. Тэгээд таадтай хандаг ингээд байр суугаар нь ларчлаа л та. Намайг тэр ингээд босож зогсож подкаст хийдэг бол бас арай өөр л дөө. Тэг би чамаг юм нэг ямар гой биетэй эмхтэй вэ? Эмхтэй. Тухайд охин л гэж бодож байсан баг л та. Ямар ч гэсэн л ямар гой биетэй юм бэ гэж анх танилцж байхдаа бодож байсан. Одоогоороо ч тэгж боддог. Тэг ингээд өөрийнхөө биеийн онцлог тохируулаад амар гой хувцалдаг юм шиг санагддаг надаа. Тийм баха. Тэнгүүд ингээд яг чи өөрийгөө бодоод байгаа. Тийм баха гэж байна. Нэр магтахад бас урамтай юм штэ. Тийшүү гэж. Яа. Тэмээ. Яа. Тэнгүүд чи өөрийгөө ингээд жинхтэй байна гэж бодоод байгаа штэ. Ер нь сүүлийн үед амар тэгж бодож байгаа штэ. Тэгж бодож байгаагаасаа уг нь шууд л гэж хэлэх гэсэн. Тийм. Баярлаа. Тэгтээ хав нөгөө хэвийнээсээ нэмчээд байгаа болохоор харин тийм ээ. Тийм тэр чинь энэ бас нөгөө эрүүл бос болохоор тэндэл стресстэй заштай байвал яг болдог гэдэг мэдчихвэл зүгээр юм тий. 50% бол нэ заа нүбстэй. За ядаж 55. Really тийм үү? Тэгээ азаас энийг эсэргүүцэж байгаа л да. Харин тийм. Одоо чиний биений өндөр биеийн яс масанд чинь 55 бол багтаж шнэ заа. Би л 55 баймаар шүү дээ.
Харин тэр нөгөө нэг яг хүн хэвийн юун дээрээ бишээ өндөртөө тарсан ямар ч юм тарах жинтэй байвал зүгээрээ гэдэгтэр метр 70 хүмүүс ер нь 60 байт юм лээ. Уул нь л яг тийм. Гэхдээ би одоо 60 үе бодохоор бас яг миний төсөөлж байгаа шиг тийм гой санагдахгүй байгаа юм шиг санагдав. Гэхдээ яг одоо ингээд нөгөө яг бүр яг нас биенд хүрсэн одоо ургаж гүйтсэн яс юу мэрэнтэй. Жам mature яс гэж тийм бай. Ингээ яг нөгөө бүрэн төлчсөн за би буцаад яг нөгөө нэг амар скини болох боломжгүй байх гэж бас бодож байгаа байхгүй одоо бүр яг нөгөө тинейжер үе шиг. Тэгэхээр угаасаа би яг тодорхой жинд очиод яг зогсож байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр тэр нь яг жин хэд байхаас үл хамааран visual л болчвол бас болно гэж бодож байгаа. Зя чинийх дээр мача амар байгаа юм да. Нэ чин ингээд цаад зурагтайгаа нэг хамт юм л та. Энтэйгээ юу? Тий. За тай. Нэг сайхан гэртээ сууж агаад скин кэр хиймээр авлаа. Тийм штэ скин кэр штэ тий. За би яг нөгөө хойлоо нэг дугаар дээр нэг 24 оны нэг хальт нэг дүгнээд ярьсан да. Тэрэн дээр ингээд нэг хийсэн юмгүй ч юм шиг, шин сурсан скиллгүй ч юм шиг гэж ярьжсэн да. Тэгээд би яг он гарсны дараа нэг бодсон чинь би 24 онд бүх өдөр нь нүрээ угаасан. Арь сарцтайгаа хийсэн байлээ. Оо вау 360. Вау. Тэгээд ингээд бодсноо. Жил за нэг ганц 2 амир найзуудтайгаа гарсан байгаа юм. Тэр өдрөө хүртэл ингээд яг шүн 2 гэж орж ирсэн нүрээ цэвэрлсэн байгаа юм. Тэгээ ингээд хөдөө явахтаа ч гэсэн аяллаар явахтаа ч гэсэн гэдэг юм залхууш болдог моментууд байдаг да. Тэр үеүүдтэй ч гэсэн мөр ингээд яг бүгдэнд нь арьс арчилгаа хийсэн мэт гэж бодсон. Тэгээ тэр чинь бас амар гоё мэдрэмж. Би наа чин бүр амар амжилт юм шүү. Харин тийм тэгээ зү штэ. Би яаж мэдсэн гэсэн чинь ингээд нөгөө нүрээ угаагаа зогсож байдаг байхгүй төвшөө тэр нэг амар ажилттай орой 2 гэд ирсэн баг. Нэг зураг авалт туусаад тэгээд төвшөө унтах гад мяа хурдан унтъя гэ. Тэгээ би ингээд нүрээ угаагаад арчлаа зогсчихсан чи бүр үнэхээр мундаг юм аа гэдэг байхгүй. Тэгсэн чинь дан гэд толгойд орж ирээд. Тэгээд би 25 онд ч гэсэн яг энэ ирчээрээ арьс арчилгаагаа сайн хиймээр байна. Тэгээд арьсаа яг нэг дараагийн төвшөнд нь яг гармаар байна. Одоо ингээд амар гоё дадал болцсон. Ямар арчилгаа надад тохирдог вэ гэдгийг амар гоё ойлгоцсон байгаа. Тэгэхээр тэгээд энэ 24 оныхоо давтахаас гадна next level болох гэж тавьсан юм байна тийм. Тэгээ нөгөө миний нөгөө бүр нөгөө тинейжер ахтаа нөгөө хумслаа шахаж махацсан нэг юм амар сорвнууд одоогоор байдаг байхгүй. Тэгээ тэднээс бол угаасаа нөгөө арьс арчилгааны бүтээгдэхүүнээр зүгээр болохгүй болохоор нэг тийм green пилмил ч юм уу тийм юмнууд хийж үзээл гэж бодоод байна. Зүг. Зя чам дээр миний арьсны хүн болохоор энэ байгаа маа. Энэ дээр байгаа Женигийн зураг болохоор би яг энэ жил арьсаа ийм болгоно гэдэг зорилготой тавьсан. Миний арьс яг 23 оны хагас жил бүр яг юм байсан байхгүй. Амар гоё чад. Тэгээ буцаад жоохон яг нөө сэтгэл төрөхгүй болол би юм гарч ирлээ. Тэгээ онгот буцаад яг тийм болгох зорилготой байгаа. Тэгээд яг скин кэр дээр би стил яг нөө суралцаал явж байгаа болохоор тэрийг олох нь баг ихний зорилго баг. Тэгээд нөө одоо шинжилгээ өгөх эмнэлгээр явах мах ч юм яг арьсанд бүр ингээд цаг зарцуулах. Одоо батхтай арьстай байж болж ханлаа. Тэгээд энэ жил гоё Жени шиг арьстай болъё л гэж бодож байна. Харин тийм ээ. Тэгээд бас би бас ингэж бодсон чинь ингээд батгахтай байхаа бас ингээд амар нормалайз хэмээр юм бэл. Батга гарчлаа. Батгаа зүгээр болгоё гэдэг ингээд улам өөрийгөө стресс төлөөд байх биш. Батга гарчл байдаг зүйл шүү, энгийн шүү гэж бас бодох нь нэг хөтлийн чухал юм шиг санагдаж байна. Арилна гэдэг нь тодорхой гэж юу? Тийм. Угаасаа л гардаг зүйл гэдгийг нь. Тэгэхгүй ингээд нөгөө огт хизээж гарах ёсгүй зүйл гарсан юм шиг амар стресстэй шүү дээ. Гарсных нь маргааш. Тиймэрхүү сэтгэл зүг арайд эрдүүлэх хэрэгтэй юм шиг санагдсан надад бол. Тэгээд яг тийм сэтгэл зүгтээ хүн арилаад ирэхээр нь тийм сэтгэл зүйтэй болж чаддаг юм шиг санагдаад байхгүй. Би яг нөгөө
миний ярьсан ингээд зүг зүгээр болсон үед би бүр ингээд нэг юм хоёр юм гарахад хаанц за одоо л арьс гайг болсон юм чинь асуудалгүй штэ. Яадын гэдэг сэтгэл зүйтэй болчиход. Тийм нэг арьс өөрөө жигтгэн юм эрүүл глоуи байхаар ганц хоёр гарсан батга бол нэрээ үнэндээ л тогдж харагддаггүй тийм. Тэнгууд яг ингээд зүгээр яг үнэхээр яг нөгөө одоо юу шиг байнгын гараастай болоод ирэхээр тэр нь нөгөө сэтгэл зүгээ буцаад унахчдаг юм байл л те. Тэгэхээр би яг нөгөө яг өмнөшхөө нэг их ганц хоёр юм гарсан ч тэндээ ямар нэг сэтгэлээр унах зүйл байхгүйгээр арьс маань асуудалгүй дээ гэж боддог л гарчиж гэдэг. Гарчиж за тэгээд маргааш арилчихнө дөө эсвэл нэг наалт нагаа тооноход гайгүй дээ гэдэг бодлоо буцаач л болж авмаар. Сайн нөгөө хідүүлээ юу асан штэ нөгөө хөсгөл явсан штэ тэрний чинь дараа үргэлжлүүлээ би тойрныг арангаа өөрөнгөө гэж битүү явсан да. Тэгэхэд би нөгөө юу агаад гадаа ингээл хөдөө гадаа угаадаг штэ тэгэж угааж байгаа нөгөө клинсрээ үлдээгээд алга болоход тэгээд баг хагасаар ямар ч клинсергүй яваа. Тэгээд нөгөө гой олцсон байсан арьс бүр буцаад яг анхных шиг юун дээрээ хэлсэн зэг дээр очсон гэдэг одоо тэр бүр ингээд ямар их мөнгө зарлаа ямар их юм одоо нөгөө цаг хугацаа энерги зарцууллаа гэдээ бүр ингээд бодхоор л нүднээс нөлөөс гараад бүр ёо тэр ингээд юм гой болгоход амар их цаг шаардлагатай муухай болоход зүгээр хэдхэн өдөр шаардлагатай гэдэг тийм ёо гомдмор. Тэгээ нөгөө юм батгатай ингээд арьс хэцүү арьс гой байх юмсан гэж хүслэн болдог хүмүүсийг батгатай хүмүүс л амар ойлгож байгаа хэрэг сонсож байгаа хүмүүс донд ч гэсэн. За бидний арьс болцсон тий. За энд байгаа зураг салхинд гармаар байгаа мó миний найз. Нөгөө хаврын ганц үлээс энэ яг юу вэ? Энэ нөгөө нэг юу Хоккайдо хаврын ганц Монгол шиг л харагдчих. Тэр хол явж яа тийм Монгол байгаа шүү дээ. Лагер руу хошоо гарал. Юм мод байд юм да. Хандгайт. Чи хүний сайхан хүсэлт юм үллийг. Яа. За Хоккайдо Япон энэ жил нэг бол тийм 4-5 сарын Шанхай чадахгүй бол өвлийн Хоккайдог очиж үзмээр байна гэж бодсон байгаа. Хоёулын нь бол угаасаа дэлгэхгүй байх. Тэгэхээр аль нэг нь гэж бодож оруулсан. Тэгээд Хоккайдо Саппоро ч нөр үнэхээр л үзэсгэлэнтэй юм байна гэж бодсон өвдлийнх нь. Тэгээд амар юм зузаан цас орсон байгаа ирнэ. Монголоос ч их амар цас орж байгаа ирнэ. Амар дулаах. Дулаагаа ирнэ их цас гэж төсөөлтөө. Тэгээд наал ганц модч угнаа амар алтартай л та. Тийм үү яа. Зөв. Тэгтээ Япон явъя гэдэг амар удаан бодож байгаа тий. Тэгээ би зүгээр зөвхөн яг нөгөө 7-11 орж юм идэхэд бол Япон явахд ч билээ бай. Харин тийм ээ надад болохоор Япон явах хүсэл ерөөсөө байдаггүй шүү. Цаанаасаа сонио. Нэг наадхан дээр хамт явна гэж бодсон. Яа. Нөгөөдг нь хандгаач явах гэдэг үстэй. Монголд байгаа шүү дээ. Тэгээ яагаад? Зүгээр л нэг юм сэтгэл татдаггүй орон гэж хүн болгонд л байгаа шүү дээ. Тэр нь шиг л юм шиг үлээ. Тийм. Чи тэгтээ сушийн дотортой үстэй. Амар дуртай бол зүгээр л иддэг. Зүгээр л иддэг. Хаяа иддэг ч гоо. Тийм. Яг юм одоо ингэ суши идэхийн тулд явмаар ин гэдэг шиг шалтгаан байхгүй юм шүү надад тэгвэл те. Япон явах шалтгаан одоо гаргаж ирнэ. Эсвэргээрээ би одоохондоо солонгосыг л амар хүсэж байна. Тийм. Тэнд очиж сайхан шопинг хиймээр байгаа. Япон жоо үнэтэй л юм байлээ л те. Тэгээ энэ жил нэг ханшийн уналтаас за мэдгүй ямар ч амар юу байгаа юм шүү. Аялгаад хамгийн хүртэг багтай жилүүдийн нэг байгаад байгаа юм шүү. Тэгж нэг харсан шүү дээ. Өнөө удааг нүсээ мэдгүй байна. Хоёлсон сэгдэж чинь. Миний найз чинь гээрэл төрмээр байгаа. Энерпис үү? Энерпис үү? Юус ахгүй. Би чамруу дээр нэг сонсороо гэдэг нэг подкаст явуулсан чи сонссноо яасан. Бүр дээр дээ. Тэгээд тэр болохоор ингээд нөгөө юуны тухай ярьдаг юм. Сүнсний сэрэлт, сүнслэг оршихуу. Одоо хүн өөрийгөө дотроосоо таних мэнах ч юм уу да. Тиймэрхүү юм ярьдаг хоёр эмэгтэй байт юм лээ. Тэгээ би нэг удаа сонсчоод ваа ямар сонирхолтой юм ярьд юм бэ гэд ботчоод тэгээ байжсэн чинь тэр хоёрын дугаарт нөгөө комедийн бата орсон байдаг байхгүй юу. Тэгээ би тэрийг сонсч дуусчаад вау комедийн бата ч ингээ eerсэн хүн юм биш гэж боддог байхгүй юу. Бүр ингээд хизээч миний бодож төсөөлж байгаагүй юмнуудыг яриад одоо ингээд өвөг дэцтэйгээ холбогдох ч юм уу те эсвэл бол ингээд зүүдээ манад зүүдээ тайлах майлах бүр ингээд
бүр үнэхээр сүнслэг бүр spiritual тийм юм яриад байгаа. Тэгээ ягаад ч юм тэрийг сонссон чинь нэрэл яг ингээд яг учиргүй одоо өвгдээцтэй холбогдоод ингээд одоо ингээд содголох л та. Тийм биш гэсэн. Зүгээр яг нөө сүнс гэж яг юу юм. Одоо би ингээд сүнс гэхээр аимшигын дээр гардаг амар юмнуудыг бодоод байгаа байхгүй юу. Гэтэл сүнс гэдэг нь тэс ондоо зүйл байдаг. Сүнсний сэрэлт хүн өөрийгөө дотроосоо таньж мэдээд яах мах гэдэг одоо миний ойлгохгүй юмнууд байгаа юм л та. Тэгээ би тэрийг жоохон амар ухаж үзмээр санагдсан. Тэгээд тэр нь нас миний ингээд дотроосоо гоё одоо ямар нэг дотроосоо нэг юм гоё нэрийг ялгаруулах одоо манифест гэдэг зүйл байдаг шүү дээ. Тиймэрхүү юмнууд яг манифест яг яаж явдیں۔ Манифестыг яг хийхээр болт юм уу болтгүй юм уу гэдэг үр дүнг ч юм уу те хамгийн энгийнээр нэг тиймэрхүү жоохон spiritual юм уншиж сонсох судлах энэ төр гинт сонирхол татаад ямар сони. Тэгээд нөгөө бясалгах ч юм уу те тиймэрдүү юм хум бас энэ 25 онд гоё сурыг гэж бодсохгүй. Тэгээд бэкграунд болгож тавьсан. Окей. Зя дараагийнх нь нэг мох очир итүүлэг юм тавьсан байдаг. Цэцэг аммаар байгаа мó гэж. Юу юм бол? Юу вэ? За энэ бол луус. Миний бүр яг ингээд анх л влог хийгээл контент хийж хэлснээс хойш л бодоодсэн юм. Тэгээд судлаал болоо нэг драфт гаргаж үзэл болоо яваадсан. Тэгээд яг энэ жил бүр яг л гэж байгаа. За. Сүүлд нэг чамд харуулсан да. Тэрийг хэлэх юм уу? Тэр арай бодлого байна. Тийм. Ямар ч нэг туршаал үзэл. Тийм. Санаа нь ингээд нэг удаагийн юм биш. Ингээд тогтмол гарч идэг юм байх болохоор тийм. Арай нэг жоохон бэлэн болтол хөлдөржүүлтэл жоохон хугацаа шаардаад байгаа юм уу? Зөв. Би тэрийг бол амар потенциал гэж бодож байгаа шүү. Тийм. Гоё байх бах. Гоё явах бах. Би тэгээд ингэж байгаа. Яг юу байх вэ гэдэг нь ингээд л санаанд ингээд айдианууд байгаад байгаа шүү дээ. Тэгсэр нэг юм нэр дутаацсан. Тэгэл ямар нэр авах гэх. Тэгэж бодож байгаа л саяхан нэг бүр үнэхээр гоё нэр олсон. Тэгээ би шүүгээ подкаст осоо дийлээ. За юмны нэр амар чухал тэгээ. Тийм. Тэгээд нэрээ олчвол бүх юмыг олцсон юм шиг санагддаг тийм ямар санаа. Тэгээ нэг юм итгэл үнэмшил тэрийг хийхэд нэг юм итгэл үнэмшил өөрийн нэг юм хүчин чармайлт гэд бүх юмаа зориулахад бэлээ юм шиг тийм гоё мэдрэмж төрж илээ. Нэрээ бодоод олсон ч. Тэгээд яг энэ жил одоо яг 2 жил бодчихоо хийн гэж шансаараад тэг энэ жил яг юу юм бэ гэж бодсон. Тэг ингээд нөгөө нэр байхгүй ингээд юмнуудын драфт гараад юмнуудыг судлаад ингээд яваалсан. Тэгээд уг нь бол ингээд юу гаргах вэ гэдэг нь тодорхой болсон. Сүүл чамд үзүүлснээр чинь бараг л файнал шин заяа. Тэгсэр нэг нэргүй ингээд яваадсан. Ямар нэг юм концептгүй юм шиг малгаагүй юм шиг санагддаг тий. Nice. Тэрийг би амар хурдан бас гараасаа гэж хүлээж байгаа. Зя миний юун дээр байгаа болохоор за би энэ юунуудыг тайлбарлаж өгье заяа. Текстүүдийг. За. Би нэг зургаар илэрхийлж чадахгүй байгаа юмнуудаа л шууд текст болгоод тэгээд нэг төрлийн юм бүр ингээд миний хамгийн фокуслах хэвээр юмнууд болохоор энэ гэж тавьсан байхгүй. Текст дээрээ. Тэгээд эхнийх нь болохоор лас болохоор манай студийн нэрийг. Тийм үү. Тэгээд студийн энэ жил бүр яг хөл дээр нь босгоод яах зорилготой болохоор төвлөрөх зорилготой болохоор тэр маань тэгээд ботлынх нь болохоор бас одоохон нийлэх бодлого гэдэгтээс нөө бодсон байгаа юм. Энэ үстэй. Тийм. Тэгээд энийг бит хоёр яг ер нь яг бараг л болохгүй л. Эний ч бас бүр ингээ миний нүдэнд тусаад байгаа шүү дээ. Би бүр ингээ байгалийн үйлчлүүлэгч нь байх гэж санагдаад байгаа шүү дээ. Харин тэгээд маш яралтайгаар хийхийг хүсэж байгаа. Тэгээд дотлынх нь контент болохоор яг би одоо Instagram дээр тэдэн кад агчтай болмоор YouTube дээр тэдийг болмоор энэ гэсэн яг дотроо батсан юм аа. Гэхдээ ер нь л зүгээр яг тийм юунаас илүү одоо подкаст манд болгоногт нэг орж байгаа шиг YouTube дээр Instagram дээр яг тогтмол контент хийж үзье ямар эд юм бол гэдэг зүйл байгаа гэсэн. За дотлынх нь нэр нь болохоор энэ бас миний сүүлийн 2-3 жил бодож байгаа юм баггүй юу. Нэг би чамд оюутлын машин аваад юм ойцсармаар байна гэж хэлсэн да. Тэгмэд би яг ингээ нэг юм ялтчгүй загварт нэг юм авьяастай гэж хэлэхээс илүү дуртай хүн байгаад болохоор
яг өөрийн гэсэн тийм юмтай болох нь миний бүр баг амьдралын зорилго шиг тийм. Тэгээ би бүр энэ жил бүр яг энэ чиглэлээр сураад тэгээд за энэ жил биш юм аа гэхэд энэ жил суурийн тавиад ч юм уу тэгээ эх жил одоо чи ингээд юу хийхээ олцсон гэдэг шиг надаас ингээд болцсон юмнууд байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ тэрийг нөгөө хийгээд өгөх хүн байхгүй болохоор тэр мэрийгээ шийдэх мэдэх асуудал байна. Тэгэхээр одоо нэр нь бол тодорхой. Тэгээд хийх юмнууд нь тодорхой болохоор энийгээ бас 24 онд гой суурийн тавих юмсан гэж бодож байгаа. За тэгээд сүүлийнх нь болохоор би бас нөгөө 24 онд миний бас нэг гол нь амжилт юм билээ л дээ. Би нөгөө хийх миний дуртай хөдөлгөөн хийх сонирхол их байгаад байдаг. Гэтэ би ерөөсөө яг юу надад тохирох нь ерөөсөө олцдохгүй. Би ингээд янз бүрийн юмд жил болгон амар их мөнгө өрөөл яваадсан байхгүй. Тэгээ энэ жил би бүр яг олцсон. Тэр нь болохоор нөгөө пилатес йог байсан. Тэгээд ялангуяа би энэ тэнд хийсэлүү гэртээ ингээд гоё хийх дуртайгаа ойлгоцсон. Тэгээд энэ жил бүр яг тасралтгүйгээр энэ йога хийгээд тэгээд түрүүний нөгөө их чигээ битэл болъё гэж бодож байна. Ийм 5 текст тавьсан юм аа. Наач нэгтэй бас гоё юу байна. Ололт байна. Тийм байгаа. Харин тийм яг нөгөө ямар төрлийн дасгал хөдөлгөөн хийх вэ гэдэг амар чухал тийм. Таарахгүй юм аа хичээлээд ах шиг сонирн байхгүй юм л ч. Би бол бас фитнес надад тохирохгүй юм байна гэж бодсон. Тэг ингээд төвшөөтэй хамт явъя гэхээр төвшөө нэг юм том талбайтай нөгөө техник ихтэй фитнест явъя гэдэг. Сонирхол тийм. Надад болохоор ингээд том юм 7 хүн донд дасгал хийнэ гэдэг бол ингээд нэг тийм сонирм. Тэгсэн чинь амар юу л сонирхол юм бэлээ. Би тэгж боддог гэсэн чинь бодол өөрчлөгдөд жижиг газар харимж зэрэгээр хүмүүс ингээд амраад сууж байгаа нь ингээд нэг тийм жижиг газар олон хүн байх нь бүр юу юм бэл. Тэгэхээр ингээд том талбайтай том газар ингээд яг хүн өөрөө өөрсдийнхөө юм хийгээл бусдыг нэг анхаарахгүй. Тэнгүүт би ч гэсэн ингээд намайг анхаарч байгаа ч гэж бодохгүй дасгаллал хийхэл юм бэлээ л дээ. Зөв. Би нөгөө нэг ингээд явсан юмнуудаа бодохоор би боксч явж үзчихсэн байхгүй. Тэг яг ингээд юмнуудаа би ингээд яваад байдаг байсан хэрнээ ингээд кайф мэдрэхгүй ингээд зовж яваад исэн байгаа байхгүй. Одоо боксын ихний бие халаалт малаалт нь надад бүр амар хэцүү ингээд бүр хөвж байгаа юм шиг болол. Тэгэл за дэмдээ ингээд хөдөлж байгаа юм чи ингээд болоод идэг юм шиг. Тэгээд нэг бүжигт явж үздэг байхгүй. Тэг ингээд яг гоё хоёрны бас юм яг кайф мэдрүүлээд байгаа ч юм байхгүй юм шиг. Тэгэл балетад бас нэг явж үзээл. Тэгээд фитнест явж үзээл. Тэгээд ингээд дасгал хийж байгаа нь зовлон биш байна гэдэг нь жаргал байгаад байгаа байхгүй. Тэнгууд би ингээд яг гэртээ пилатес хийж байхдаа бүр ингээд яг одоо ингээд гоё дуртай хөгжмөө тавиал. Тэгээд нөгөө багшийнхаа яриаг сонсоол хийчихэж байгаа шүү дээ. Тэнгууд ингээд яг тэр болгонд яг ингээд амарж байгаа юм шиг хэрнээ хөдлөөд байгаа юм шиг санагдаад тэр нь надад бүр үнэхээр жаргал юм шиг санагдав. Тэгээд ингээд араас нь хүсснээрээ бяцлагчиж болдог. Тийм болохоор за йога, пилатес бол яг миний юу юм бэ гэж бодоод. Харин миний болохоор кардио юм бэл. Тийм үү. Вау. Би нэг бүр ингээд нэг юм зотор нүдөрн дуртай гэдэг шиг нэг юм багш ингээд хажууд одоо ингээ одоо тэгээ гээд хахад надад ингээд амар сони юм ялгарсан надаас. Тэр бүр амар сонимс. Би зүгээр нэг л удаа явж үзсэн байхгүй. Тэгээд тэр чинь нөгөө өнөөдөр хийх тасгал тийм тэд удаа тэд оролтоор гээд ингээд бөөндөө тэг ингээд бүр ингээд багшны голтон зогсож ингээд шахаад байд юм билээ. Тэг тэр надад амар сони мэдрэмж өгс амар гоё таалагдсан. Тэгээд юм ямар ч юм нөгөө юу байхгүй. Нөгөө гүлтийн зам мам юм техникүүд гэх юм уу. Тим юмуд байхгүй зөв шууд өөрсдөө ингээд шийдэг нэг юм. Ямар эрт хүчтэй бүр юм амар гоё санагдсан. Ямар сони. Би ста чамаас йогийн хүн л гэж боддог байлаа. Тэгээд нөгөө йогос болохоор ингээд юу хөдөлгөөнүүд нь надад таалагддаг. Би нэг юм Монголтонд амар модон. Тэнгүүд зовж хийгээд байдаг дасгалуудыг харин яг бяцлагал нь л яг амар таалагддаг. Тэгэхээр ингээд нэг юм кардио, бяцлагал, медитейт хоёрыг хослуулах юм байна л гэж бодсон. Тэгээд кардиод явъя гэхээр яг холдоод байгаа юм амар хэцүү. Тэгэхээр магадгүй энэ жил фитнест явж үзэж магадгүй юм. Тэгтээ фитнест явах бол багштай айл явах юм бэл. Өөрөө дуур мэдээж үнэхээр юу ч хийж чадахгүй мэт л. Одоо буруу хийж хөгжижсэнээс үнэхээр гарах сте зардлын нөгөөд багштай л явах юм бэл гэж бодсон шүү. Зөв. Зя. За исүгийн цэнийх юу н болцсон бэ те? Тийм ээ аян л байгаа. Аян тустайсэн уу? Тийм тустаа. Энэ нь болохоор би нөгөө хадгална гэд яриад байгаа. Тэгээд мөнгө надад бэлэг шиг орж ирээсэ гэж нэг юм ягаан төгтөөтэй мөнгө банктэй мөнгө орж ирээсэ.
За энэ юу вэ? Энэ подкаст шиг л харагдаад байгаа юм. Тийм ээ. Энэ яах юм? Энэ ондоо ямар ч байсан тууштай гоё хийл гэж бодсон. Синемон роллоо. Чам нэрээ подкаст хийгээд мэдрэгдэж байгаа мэдрэмжүүд юу байгаа вэ? Подкаст хийснээс хойш гэх юм уу? Нэг юм их төрлийн яг стресс тайлагдж байгаа юм шиг мэдрэмжүүд. Эхний хэдэн дугаарууд дээр амирх авсан шүү дээ. Хүн угаасаа яг нөгөө ярих хэрэгцээ гэж байдаг тэгэнгүүт тэрийг өдөрт хангалттай гаргаж чаддгүй юм шүү. Миний бодлоор ялангуяа эмэгтэй хүмүүс гэснээс. Тийм бах. Тийм. Тэгэхээр ингээд хоёлаа жишээ ингээд уулздаг. Гэхдээ төдийлөн марг ингэж амир юм дип ярианууд өрнүүлдэггүй. Сонь сайхан юу вэ гэд нэг юм хөнгөн юмнууд яриад өнгөрдөг юм шиг. Тэгэнгүүт юм дөө хөвчлэн тий. Хөвчлэн тоглож моглол таардаг тий. Тэгэнгүүт ингээд тий ингээд нэг юм үзэл бодлын хувьд нэг юм дип ярианууд өрнүүлэх чинь нэг тийм мэдгүй ямар гоё юмсан. Надаас эхний хэдэн дугаарууд бүр ингээд би эхний дугаараа биччихээд ингээд яаж юм сансан амир энийг гэдсэн шүү дээ. Ингээд нөгөө контент хийж эхэлж байгаа да баярлахаас илүү ингээд нэг юм энд байсан юм ингээд аваа хийсэн юм шиг ингээд хүнтэй ингээд амир гоё яриа өрнүүлсэндээ амир хаппи ягдсан. Тэгээ тэрийг подкаст хийж эхлэх юм бас даваа талны юм биш үү? Нөгөө сэтгэл зүйчдэр очихоор ингээд нэг юм яриулаа л гэдэг чинь асуулт суугаал өөрөөр нь хариултыг нийлүүлгээл ингээд яриулаад байдаг нэг төрлийн нэг юм сэтгэл зүйчдэр очсон юм шиг. Нэг тийм мэдрэмж. Тэгээд яг хүмүүс сонсоод би бас тэгж боддоо шүү дээ. Эсвэл үгүй ингэж бодд юм уу? Би ингэж боддоо шүү гэдэг комментод сэмэр. Нэг тийм гоё. Гоёс. Зя. Тэгээд болцсон биш бас. Тэгсэн. Би бас нэг хөрхөн savings гэсэн нэг тийм байна. Saving bank гэх нэг хадаа. Тийм болцсон байна. Чи бүр яг нөгөө хадгаламжийн арай өөр зорилго байгаа юу? Эсвэл яг л стил яг энэ нэрчээрээ хадгалъя л гэдэг юм байгаа юу? Энэ нэрчээрээ л яг нэг юм тогтмол хадгалдаг нэг 3 данс. Тэрийгээ л яг доктортой тууштай л хадгалъя гэж бодож байна. За. Өөр ярих юм юу болъё? Өөр сайхан боорт байна. Би бас царай тусын янзлж агаад wallpaper болохыг гэж бодлоо. Гойснаа байна. Тийм үү? Чи тэгээд ер нь юу ийм амар хүнээс инспирэшн авдаг төрлийн хүү? Тийм. Гэхдээ тэрийг ингээд ийм дахин шүтэх гэхээс илүү одоо ингээд нэг юм онцолж харсан бол яг тэрэн шиг гээд бодчихлоор надад түрүү нийлснээр амар гоё өдөөж ингэж инспирэшн болж өгдөг. Тийм ээ. Тийм тэрэндээ би ингээд тасцсан гэх юм уу? Тэрнээс шингээл одоо нэг хүнд дуртай гэдэг одоо зарим бүр ингээд нөгөө гадаадад ч юм уу ингээд одоо бүр ингээд Rose-д амар дуртай. Rose-гийн ингээд visual юмд амар дуртай болохоор өөрийгөө бүр яг Rose шиг болгодог ч юм уу тийм хүмүүс байдаг шүү дээ. Тийм хэмжээнд хизээч байхгүй. Тэр нь амар татлагдлаа надад. Тэнгүүд одоо чинь юм гой битэй болох гингүүт яг ямар бие гэлээд юу хүсэж байгаа вэ гэдэг нэг юм жоохон байна шүү дээ. Тэнгүүд ингээд тэрэн шиг арьстай, тэрэн шиг юутай гингүүт нэг юм арай юм төсөөлөхөд мотивац авах арай юу юм уу? Хүм юм уу? Тийм ээ. Тийм сэтгэл төрлөө. Тийм тэгээд Kendall шигч битэй болж болно. Kendall-аас гоёч битэй болж болно. Тийм. Та нэр яаж мэдчихэж байгаа гэж. Тэгэхээр энэ зүгээр яг нэг юм хүн байхад дэжгүй байдий. Тэгээд vision board-ыг би ер нь бараг л тасралтгүй хийсэндээ ингээд анх удаа гэхдээ яг нөө юун дээр wallpaper дээрээ тавьж үзэж байна. Тийм бусдаар бит хоёр анх бит хоёр бүр яг хамт хийж мэж үзчихсэн. Тэрээс амар хөөрхөн. Тэгэд ер нь л ингээд нөгөө юмыг төсөөлөөд тэгнэ гэдэг зүйл байхад ингээд нэг л харахад болцсон байдаг болохоор. Тийм visual-ээ ер нь тийм байж хаад айгуу зүгээр байдаг. Шүү. Тэгээ сая яг нөгөө Pinterest-ийн юм нэр хийж үзсэн. Өмнөх дугаар дээр ярьжсэн дээ. Бүр яг амар юм тийм. Зураг хаагаад шууд коллаж болгоод тест өөрх юм. Тийм. Тэгээд энийгээ янз бүрээр сольж болно. Би тэгтээ нөгөө ороод ахиж эдитлж болохгүй юм л гэж анзаарсан. Харин юу жоохон ухаж үзмээр л юм байна. Сая би жишээ нэг ганц 2 зураг нэмэх гэсэн чинь нөгөө нэг наан цаана орчоод тэрийг нь тохируулж мохируулахыг бас олсонгүй. Тийм үү. Удаан дарахаар наан цаана орчуулдаг юм лээ. Окей. Тийм. Тэрхүү тохируулгад байсан. Тэгээд нэг сэвэлжүүл эдитлж болохгүй юм л гэж ойлгосон. Тэгэхээр ер нь final юм ал тийм ээ тий. Таталмаар юм бэл. Эсвэл эдитлж болдог ч гэж магадгүй. Олоогүй ч магадгүй. За. За тэгээд
Энэ удаад бид 2 дугаар бичихгүй дараагийнхыгаа тусдаа бичихэр байгаа. Тэгэхээр тэр дугаараар хитүүлээ уулзцгаая. Инферногийн дугаар байна гэж хэлчихээ дөө тэ угаасаа. Яг л. Яг л чи үзэж амжих юм. Амжин. Би өнөөдөр үзчихд юм бол гэж бодож байна. За тэгвэл бид хоёрын дараагийн дугаар Инферно байх нэ. Бүр тогтолж биш шүү. Яа энэ удаагийн Инферно бас л үнэхээр ярмаар тийм ээ. Тийсэн. За тэгээд энэ дугаартай хамт байсан баярлаа. Таад манаас амар хурд өнгөрч хугацаа тий ингээл 1 сар дуусч юм. Тэгэхээр ингэж бодлогоогоор хэрвээ ямар нэгэн байдлаар 25 онд хийнэ гэж бодсон юмнуудад хөдөлгөөж хараахан хэмжээг бол Pinterest-ийн vision board хөөх юм бэ шүү. Туршаад үзэхэд гимгүй. Тэгээд хамт байсан баярлаа. Таад маань хүссэн дүнгээрээ. Намайг 247 гэсч төвшөө за 2 цаг. Тэр мэрийгээ ахиухан хэлэхэд яа тий. 20,000 л гэж хэлээч тээ. Хөөе, манайха энэ хоёр чи эцэмбэрийг болохоор юмнуудаа хэлэхгүй байна. Ингээрээ энэ хоёр чи эцэмбэрийг болохоор юмнуудаа хэлэхгүй байна. Та хэд ч ингэж subscribe дараарай заяа. Энэ талтай ах уу? Subscribe дараарай нөгөө notification асаагаарай. Тэгээ donation өгөөрэй манай хоёрт. 24 минут алан. Donation биш шүү дээ. Donation биш юм уу? Спонсор. Community sponsor гэж нэрлсэн юм. Тэгээд та хэд community sponsor хийгээрэй. Гоё их мөнгө явуулаарай. За баярлалаа. За баярлалаа. Тэ их мөнгө манайгаа бас нэг чамд гэсэн ер нь хэцүү өстэй. Тийш л хүнээс 20,000 төгрөг. Илэр ингээд яг баг түнгээр олсон юм. За тийм. Да мэдгүй. Тэгээ ямар ч гэсэн явуулсан тавдаа баярлаа. Үнэхээр баярлаа. Амир. Эсвэл хөөрхөн байсан. Би тэгээ эхний 3 болохоор мессеж ирдэггүй насаа тавьцаахгүй. Тэгээ дараагийн хоёрыг мессеж ирдэг дансан тавьчаад тэ надаа мессеж ирээд 2470 гэдэг нэг мессеж ирээд гайхаад юу илээ гэж бодож тэл. Тэгээд юуга гүлийнхаа нутгийг харчаад би бүр амир хөөрөөд тэгээд тэр аанда гэсэн байсан юу мөг бүр уншиж үнэхээр хөөрөөд азаруу явуулч юм уу. Энэ хартаа гэж үгээд амир хөөрхөн л юм лээ. Комент хэсэг уншаад бүр яг тэгж хөөрдөг. Гэтэ дахиад нэг өөр юмн дээр гоё сэтгэл уншаад тэгж хөөрөх юм бас айгу. Гоё юм л. Тийм ээ. Над руу ингээд ер нь хэд хүмүүс ингээд за Instagram дээрээ контент хийн гэхэрч орж ирлээ мэрлээ гэд. Тиймэрхүү бицаахгүй. Хаана нэг. Тэгс чи нэг хүн за тэр контент нь хаана байгаа гэсэн. Тэгээ амар санаа зовсон. Юу ч хийж эхлэх байгаа юм биш дагаараа магаараа гэж тэгж үнхсэн. Тэгснээ баг хамгийн пост остгоцсон уу? Тэгснээ би чинь 10 хэдэн пост дэснэ ягаад ч юм 2 пост мосттой болсон. Тэгээ гин санаа зовсноо одоохондоо битгий дах. Контент хийж эхлэхээрээ хэлье. Тэр үед л дагаараа яг хаана ингээд ороод ирэхээр чи амар юм бэл ш. Тийм. Хаана вэ гэдэг чинь. Юу ч яахгүй. Юу хөөрхийн гэхдээ. Тийм хөөрх. За тийм байна да. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая бүгдээрээ. Баяртай. Баяртай.